За сайн байцгаана уу. Багш нэг дасгал бэлдсэн байгаа. За энэ дасгалыг хэрхэн ажиллах талаар одоо зааварчилгаа өгье. За юуны өмнө дасгал ажлынхаа файлыг одоо татаж авсан байх шаардлагатай. Татаж аваад After Effects дээр нээхэд одоо ийм файл бол орж ирнэ. BG гэдэг нь болохоор background гэсэн утгатай. За энэ дотор бол би 5 төрлийн background-ыг бэлдсэн. За эндээс ингээд дуртай нэг background аваад энэ дасгал гэсэн composition руугаа л ингэж ирээд оруулчихнаа. За түүний дараа энд бол би ийм хоёр төрлийн айтемуудын буюу төрөл бүрийн зурагнуудын цуглуулгыг бол бэлтгэсэн байж байгаа. За photographer items гэдэг нь болохоор фото зурагчтай холбоотой сонирхдаг хүмүүст бол тиймэрхүү төрлийн одоо айтемууд байж байгаа. За энэ доотлын sweet items гэдэг нь болохоор ерөөхдөө бол чихэр, жимс, шоколад гэх мэтлэн төрлийн за донут гэх мэтлэн одоо иймэрхүү зүйлсүүд ингээд бэлдсэн байж байгаа. За энэ яаж ажиллах дасгал юм бэ гэхээр эндээс одоо бол за жишээлбэл хэрв та фотографийн төрлийн айтемуудад нь арай илүү сонирхолтой байвал эндээс одоо нэг хэдэн айтемуудыг энд оруулж ирээд ингээд өрчнө. За юуны өмнө эхлээд бид нар одоо background-ийнхаа хэмжээг тааруулах хэрэгтэй. Background нь одоо тухайн composition дээр бол том хэмжээтэй орж ирнэ. За хэмжээг нь тааруулахын тулд бид нар гарны командаас S үсэг дараад scale гэсэн нэг property-г гаргаж ирнэ утгыг. За үүнийг бол баг зэрэг жижигрүүлээд composition-д харах хэмжээ толгом. За тэгэхээр мэдээж тогтогч нь оруулж болохгүй. За нэг томруулчих. За ингээд тухайн layer-ыг сонгоод за бүгдээрээ одоо энэ layer-ыг одоо ямар нэгэн байдлаар санамсаргүй байдлаар одоо ингээд хөдлөхгүй тулд тухайн layer-ыг бол ингээд төвчсөн. Урдлын төвчөн дээр тавиад за ингээд бол тухайн layer сонгогдохгүй ямар нэгэн байдлаар сумаар аваад зөөгдөхгүй болно гэсэн үг. Аюулгүй. За түүний дараа оруулж ирсэн layer-үүдээ нүдийн буцааж нээгээд одоо харна. За үүний дараа бүх layer-үүдээ сонгогдсон багт нь S үсгээ дараад баг зэрэг жижигрүүлнэ гэсэн үг. За энэ жижигрүүлж байгаа, томруулж байгаа процессыг бол та өөрийнхөө мэдрэмжэндээ өөрийнхөө сонирхлоор бол хүснээрээ бол хийх боломжтой. Заавал би ийм жижиг хэмжээтэй, ийм том хэмжээтэй байх ёстой гэж бол хэлэхгүй. За түүний дараа оруулж ирсэн айтемуудаа одоо баг зэрэг холдуулаад за мэдээж хэрэг эдгээрийн хоорондын том жижигэн хэмжээ бол жоохон харцангуй ялгаатай харагдах бах. Тийм учраас бас өөрсдийнхөө мэдрэмжээр эдгээрийг ингээд жижигрүүлээд тохируулах боломжтой. За S хэсгэн дээр дараачлал гаргаж ирж байгаа. Scale гэсэн командыг тийм ээ. За тэгээд ерөнхийдөө бол аль болох олон нэг дор хаяж нэг 7 8 item оруулж ирээд ер нь анимашн хийвэл бас гоё харагдана. За эдгээр айтемууд нь болохоор дандаа юм цоорхой хэлбэртэй учраас танд бол ямар нэгэн байдлаар бол тийм муухай харагдахгүй тийм төвөглөхгүй байгаа. За айтемуудаа бол ингээд тухайн layer дээр нь бол ингээд буюу зурган дээрээ дарахад энэ дээр бол ингээд харагдаж байгаа. Эсвэл томоор харах эсвэл тухайн layer дээр хоёр дараад энэ footage гэсэн одоо цонх нэгдэд бол энэ дээр ингээд харагдана. За энэ жишээлбэл юм ирзэн байна. За SD card. За хоёр дарах шаардлагатай. За энд бол cassette байж гин, USB drive байж гин. За бүгдээрээ буцаад composition гэсэн панел руу очиод энийг оруулж ирээд scale-ийг магасгаад за ингээд юм байдлаар тавьчихна. За эндээс R үсэг дараад rotation-ыг бол бид нэг ингээд өөрчлөх боломжтой. За мөн эндээс тэг rotation-ийн өөрчлөлтийг хэрэглүүр байгаа. W үсэг дарж авдаг. Тухайн хэрэглүүрийг аваад тухайн сонгосон layer дээрээ шууд маусаараа ингээд чирхэд rotation өөрчлөгдөн. V үсгээ дараад буцаад сум авах боломжтой. W гээд өөрчлөөд V үсгээ дараа сум аавна. W гэж өөрчлөөд V үсгээрээ сум. W гэж өөрчлөөд V үсгээрээ сум. W гэж өөрчлөөд V үсгээрээ сум. За айл болох давхцуулахгүй бөгөөд сонирхолтой байдлаар зохиомжлоод өөрөөрөө. За иймэрхүү байдлаар. За одоо ингээ өрснөхийн дараа бүгдээрээ энэ оруулж ирсэн айтемуудтай бол одоо тал талаас ингээ бөөгнөрөд гарч иж байгаа юм шиг тийм анимашн хийх хэрэгтэй байгаа. За тэхийн тулд за жишээлбэл бүгдээрээ энэ SD картнаас эхлэе. SD картны одоо property-гийнх нь position-ыг гаргаж ирээд бүгдээрээ энэ цаг өгье. За цагийн key frame өгөнгөт бүгдээрээ энэ хамгийн ихний одоо секундын дээр өгч байгаа. Тэгэхээр нэг үндсэндээ хамгийн ихний фрейм дээр буюу энэ цаг дээр SD карт маань энд байрлаж байна гэсэн үг. Тэгэхээр энд бол байрлах ёсгүй. Тийм учраас бүгдээ энэ key frame-ийн энэ утгыг бид нар
хойш нь 1 секундын дээр явж зөөж гэнэ гэсэн үг. За харин одоо энэ цагийн зүүн маань эхний фрейм дээр үнийг гадагш зөөхөд одоо шинэ утгыг бол энэ дээр хадгалж байна. За тэгээ плей хийхэд орж ирнэ гэсэн үг. За мэдээж хэрэг 1 секундын хугацаанд энэ холоос орж ирэхэд бол нэлийн удаан харагдаж байгаа учраас keyframe-ийг шахаж өгснөөр илүү хурдан нь бол хурдан болгоно. За огцон мэрж зогсож байгааг бид нар болиулахын тулд тухайн энэ keyframe-аа сонгоод дээр нь маус хоёроо дараад keyframe assistant за үүнийг easy ease буюу F9-ээр дарах байдлаар бол хийж өгч болно. За үүний талаар бол бүр дэлгэрэнгүй дараа нэг curve editor дээр хэрхэн энэ easy ease-ийг ашиглах талаар үзсэн. За хэрвээ та бүхэн мэддэг бол curve editor-аа нээгээд энийг баг зэрэг татаад өгчих юм бол бүр илүү зөөлөн одоо ирж зогсож байгаа. Тийм анимашнтэй болж байна. За мөн маусныхаа keyboard-ныхаа одоо нэмэх болон хасах гэсэн. За ерөнхийдөө бол тэнцвүүгийн тэмдэг байрладаг. За delete текст устгадаг delete-ийн хажууд тал байж байгаа нэмэх хасах keyboard-ныхаа тэмдгээр тухайн одоо таймлайнаа томруулж жижигрүүл гаргах боломжтой. За PDF-ээр оруулсан зааварчилгааг одоо уншаарай. За иймэрхүү байдлаар. За тэгэхээр иймэрхүү байдлаар бүгдээрээ дараагийн айтмууд дээр өгье. За чинь кассетэн дээр өгье. Кассетыг P9-ийг тарж position-ыг гаргаж ирээд keyframe өгөөд үүнийг баг зэрэг ийш нь олдуулаад за энийг эндээс наваас play дарахад орж ирнэ. За энэ дээр keyframe дээр маус хоёр дараад easy ease. За мөн эргэлдэж орч ирж болно тийм ээ. Тэхийн тулд бид нэр дахиад property-гийн R бүсгэн дээр дарах юм бол rotation гарч ирнэ. Хэрвээ P дээрээ дарах юм бол position гарчаад R дээрээ дарангуй шууд position алга болоод rotation гараад ирж байгаа. Тэр үүнийг position болон rotation хоёулангийн харахын тулд shift-ээр дарж хагаад R дарах юм бол position болон rotation гэсэн утга нь хоёулаа бол ил шарагдана. За одоо бүгдээ rotation дээр нь дараад энийг зөөгөөд яг энэ keyframe харалтаа тавьчих. Харин эндээс ирэхдээ rotation маань баг зэрэг одоо өөр иймэрхүү байдалтай. Тэгээд баг зэрэг холтуулчих. За одоо бүгдээ эргэлдэж гарч байгааг харж байна тийм ээ. За төгсгөлийн keyframe-ийг сонгоод энийг easy ease буюу F9 дарна. За бүгдээ айл болох гарны командуудыг чийжилчих юм бол маш их цаг хэмнэн сонгоод F9 гээд дараа авчна гэсэн. За иймэрхүү байдлаар бүгднийг одоо анимашн оруулж өгнө. За мэдээж хэрэг бид нар анимашн ингэж оруулж өгөхдөө заавал position-ыг энд дарчаад ийш нь зөөгөөдөх шаардлага бас байхгүй. Тухайн цагийнхаа зүгийн давчирч байгаад энд дарчаад цагийнхаа зүг холдуулж байгаад за иймэрхүү байдлаар болон хийж болно. За shift R гэдэг дараа rotation гаргаж ирээд за би бол ингээд тухайн цаг дээр нөгөөд урагшин зүгөөд бас сурчсан учраас хийж гин. За заавал ингэх бол шаардлага байхгүй. За тухайн хоёр keyframe хамттан сонгоод F9 гээд дарахад easy ease болно. CD-г сонголоо. Position дарлаа. За мөн rotation-ыг нь хамтан дээр дарчия. Ийшлүүлээд ингээд position бол ийш зөөгчөж байгаа. Rotation-ыг баг зэрэг өгье. За эднэрийг easy болгоно. P position rotation W дараад rotation нэмээд өөрчилж болно тийм ээ. F9 P R буюу rotation shift хамтд нарж өгөөд за өөр газар байрч учраас урагш нь авчир тавиад тулаад W дараад позер ингэчи. За мөн энийг P R хоёлын нөгөөд цагийн энэ дээр shift дарах юм бол snap хийх буюу тухайн keyframe-тэйгээ давхцсан. За ийшин зөөгөөд W-гаар ингээ. За ингээ хадгална. За ерөнхийдөө иймэрхүү байдлаар бид нар бол ингээд тал талаас ингээ цуглаж гарч ирж байгаа.
анимашныг бол хийчлээ. За одоо яах вэ гэхээр бид нар фолдероо хаагаад энэ дотроос text гэсэн composition байгаа. Би бол энийг өөрчлөн бэлдсэн. За та бүхэн текстэнд анимашн оруулах талаар хичээл ороогүй байгаа учраас бэлэн текстийн анимашнтай би бол юм бэлтчихсэн байж байгаа. За тэгэхээр text гэсэн composition-ыг нь оруулж ирээд за мөн composition дээр хоёр дараад тухайн composition-ыг л одоо хүснээрээ өөрчилж болно. За жишээлбэл миний тэмдэг хэлэлцдэг юм уу тийм ээ. За ингээ миний тэмдэглэл гэдэг ч юм та ингээ бичиж чинь. За тэгээ сумаа аваад тухайн дүрс маань хадгалагч чинь мэдээж хэрэг бид нэр одоо эндээс фонтоо сонгож болно. Хүссэн фонтоо сонгоод буцаагаад эхнийхэн дасгал гэсэн composition руу очие. За өнгийн ч бас бид нар сонгож болно тийм ээ. Эндээс дүрсээ сонгоод фонтны өнгийг бол эндээс сонгож өгдөг гэж байгаа. За мэдээж хэрэг бид нар энэ текстийн анимашныг бага зэрэг хойшлуулах юм бол ингэж гарч ирж болж байна. За иймэрхүү байдлаар бол бидний ийм дасгал хийх хэрэгтэй байгаа. За тэгэхээр одоо харин нэг зүйлийг бүгдээ харъя. Энэ таймлайн дээр ингээ хитрхи олон юм ороод ирсэн тохиолдолд бидний ингээд харахад жоохон төвхтэй байгаад байдаг. Тэгэхээр үүнийг одоо хялбар аргаар харахын тулд бид нэр keyboard-ны одоо нэгin тооны хажууд байдаг энэ долгионтой зураастай товчон дээр дарах буюу S-гийн орж байгаа долгионтой зураастай товчон дээр дарахад тухайн сонгосон аль нэг панел маань дэлгэц дүрэн болоо ингээд болж харагддаг. За жишээлбэл энэ дээр ирэхэд энэ дэлгэц дүрэн, энэ дээр ирэхэд энэ дэлгэц дүрэн, энэ дээр ирэхэд энэ дэлгэц дүрэн. За ингээд бүгд энийг ингээд томруулад уртлынх нь бүх лейерүүд ингээд хамттан ингээд сонгоод уртлынх нь гурвалжин дээр дараад бүгдийг ингээд хаачаа. За тэгээд буцаагаад тэр товчон дээр ижилхэн нэг дарахад за хаагч байгаа. За тэгээд за яах чинь ихлээр бүгд энийг яг нэг зэрэг ийм гарч ирэхгүй ар араасаа ингээд цуурж гарч ирэх байдалтай үнэндээ би энэ тухайн лейерүүдийг ингээд багын цагийн зөрүүтэй болгох чинь гэсэн үг. За үүнийг анимашны цэсний командаар бол хийж болно. Бүх лейерүүдээ сонгоод animation keyframe assistant sequence layer гэсэн командыг сонгоно. За бидний composition-ы нийт үргэлжлэх хугацаа маань 10 секунд байгаа учраас хэрвээ бид нэр энэ дээр overlap-ыг чагталж өгөөд 10 секунд гэж тавьчих юм бол яг 10 секундээр бид ингээд давхцсан байдалтай бол өргөж чинь. Нэг үндсэндээ ямар ч өөрчлөлт бол одоо энэ дээрээс гарахгүй гэсэн үг. Тэгэхээр бид энийг нэг 2 фреймний 3 фреймний ч юм уу одоо хойш нь ялгаатайгаар өрөхийн тулд энийг 10 биш 9 секунд. За мэдээж хэрэг 24 фрейм маар 1 секунд тооцогдно. Тэгэхээр 10:00 гэх юм бол бид нэр яг 10 секунд болно. 9:23, 9:22 гэх юм бол одоо жишээлбэл бид нэр 2 фреймийн зөрүүтэйгээр өрнө гэсэн үг. За энэ дээр окей тарай. За ингэснээр бидний лейерүүд бол яг 2 фреймний зайтай бол өргөж чинь. За энийг гараараа бас хийх боломжтой. Гэхдээ олон лейерийг бол тэгж хийхэд их цаг авдаг учраас ингээ хийчихвэл амар аж байгаа. За одоо бүгд харж байна тийм ээ. Гэт ээжлжэрийн тэндээс гарч ирж байна. За мэдээж хэрэг энэ лейерүүдийн дистарал маань яг ингээд тэгээ дараалал бол энэ тэндээс гарч ирнэ. За тэгээд текстийн лейерийг бас баг зэрэг хойшлуулчих. За бид нэр лейерийг бол ингээд сольж болно. За жишээлбэл бэкграундын лейерийг бид нар солихын тулд түгжийг нь тайлаад сонгоод BG гэдэг фолдерыг нэгээд эндээс жишээлбэл за эхний BG-г солихын тулд шууд энийхэн дээр нь оруулаад ирж болно. Тэгээ scale-ийн жижигрүүлнэ. За ингэхгүйгээр яаж шууд энэ лейерийг солих вэ гэхээр энэ лейерийг зөөгөөд мэдээж хэрэг солих гэж байгаа лейер сонгогдсон байх шаардлагатай шүү. Тэгээд гарны команд дээрээс Alt буюу Mac-ийн хувьд Option товчон дээр дарж байгаа тухайн layer дээр нь тавихад тухайн layer property-тэйгээ хамт шууд өөрчлөлтөө солих чинь гэсэн үг. За бүгд scale-ийг харъя. 65 гээд бидний өмнө ингэж багасгасан хэмжээгээр болцсон байна гэсэн үг. За энэ жишээлбэл энүүгээр сольж үзье. Alt дарж агаад за нэг зүйлийг хараарай. Layer сонгогдсон байх шаардлагатай. Alt дарж агаад Alt дарж агаад за иймэрхүү байдлаар бол ерөөхдөө сонгоно гэсэн үг. За иймэрхүү байдлаар л ерөөхдөө хийнэ гэсэн үг. За ингээ бидний хийх эхний дасгал бол ийм анимашн хийх хэрэгтэй байж байгаа. За энэ хийсэн зүйлийг хэрхэн видео болгож гаргах вэ гэхээр за одоо бүгдрээ
рендерлэх хэрэгтэй болно тийм ээ, видео болгож харахын тулд. За тэгэхээр мэдээж хэрэг одоо бүгдээрээ композишныгаа уртыг тохируулж өгнө. Хэдэн секунд байх юм. За 3 секундын дээр бид нэр авчиад энийг N хэсгэн дээр дарахад композишны уртыг одоо бол ингээд тохируулж чинь. За N дээр дарахгүйг бүгдээр эндээс маусаараа нэг зөөж авчираад энд бол ингээд тохируулж болно. За яг 3 секундын урттай видео болж энэ хэсэг рендерлэгдэж гарна гэсэн үг. За одоо рендерлэхийн тулд composition add to render queue буюу control M гэж дарна. За түүний дараа бүгдээрээ видеоныхон тохиргоог хийн. За дараагийн хичээл дээр видеонуудын тохиргооны талаар бол дэлгэрэнгүй үзэх учраас бүгдээрээ л шууд намайг дагаад хийчээрэй. Энийг QuickTime гэд animation энийг мэдээж дуушин байхгүй учраас аудиог нь хаагаад окей дараад за тэгээ үнийг хаана хадгалахыгаа зааж өгөөд тэгээд save дараад рендер төвчөн дээр дарснаар рендерлэгдэнэ гэсэн үг. За бүгдээрээ ингэж одоо тасгалаа хийх нь байна. За ингээд дараагийн хичээл хүртэл түр баяртай.